Нэгдүгээр сарын 23-ны 10 цагаас хот даяар нийтийн тээврийн хэрэгслүүд бүгд ажиллаа төр зогсооно. Онцгой байдалгүйгээр иргэдийг Ухаан хотоос гадагш гарахыг хориглоно. Нисэх онгоцны болон галт тэрэгний буудлын Ухаанаас гарах гарцуудыг хаана. Хубей мужийн Ухаан зэрэг бүсэд коронавирусын халдвар гарснаас хойш Ши Жинпинг дарга анхаарлаа хандуулж, хурал зөвлөгөөнүүд олноор зохион байгуулж, ажлын тайлан илтгэлүүдийг завсруугүй сонсож, чухал заавар чиглэл өгснөөс гадна намын бүх шатны байгууллага захиргаа холбогдох салбаруудад ард түмний аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах захирамж гаргажээ. Халдвар төвчин гарснаас хойш ардын айрам Ши Жинпинг даргын чухал үүрэг даалгаврыг гүйцэтгэн намын төв хороо цэргийн төв зөвлөлийн удирдлагадор шуурхан арга хэмжээ авсан байна. Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жинпингийн тушаалаар цэрэг айрамаас 1400 гаруй эмч сувлагч томилон 2 дугаар сарын 3-наас Ухаан хотын Хушиншаа эмнэлгийн эмчилгээний ажлыг хариуцуулжээ. Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жинпингийн тушаалаар цэрэг айрамаас Ухаан хот руу дахин 2600 гаруй эмч сувлагч нэмж томилон шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцсэн байна. 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хятадын өнцөг болон бүрээс 251 багт нийт 28752 эмч сувлагч томилон өвчний голомтод өвчин тахалтай тэмцэлжээ. Ши Жинпинг даргын шууд удирдлага эмнэлгийн ажилтнуудад урам зориг өгч, тэд дайн гарвал өргөдөл өгч заавал ялалт байгуулна гэж амлажээ. Ерөнхий нарийн бичгийн дарга халдвартай тэмцэх ажилд улс даяараа нэгдэн оролцох хэрэгтэй. Хубей мужид шаардлагатай эмчилгээний эд зүйлсийг түргэн үйлдвэрлэж цаг тухайд нь хүргэж өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Ши Жинпинг онцлогдсон намын бүх шатны байгууллага цэрэг айрам ард түмэн тав бүхэнтэй хамт байна. Бид тав бүхний бат бөх өмг төшөг юм гэж. Хубей мужид тэр дундаан Ухаан хот хятад улсын халдвар төвчнөөс сэргийлэх хамгийн чухал газар хэвээр байна. Ши Жинпинг хэлэхдээ хот хөдөө орон сууцны хорооллын урдчлан сэргийлэх, өвчтний гаврын туслах аялах чухалчлан халдвар төвчин түгэн дэлгэрэх, бусад газар тархахаас урдчлан сэргийлж, эмчилгээнд хамрагдах, эдгэрүүлэн сайжруулахыг дээшлүүлэн халдвар авах нас баралтын хэмжээг бууруулах хэрэгтэй. Хубей муж болон Ухаан хотын ахуйн хэрэглээний хангалтыг баталгаажуулж, амьдрал хэвэн өргөлжлөх нөхцөлийг батлан даах хэрэгтэй гэжээ. 3000 гаруй хороолол, 7000 гаруй орон сууцны хороолол, 13800 гаруй гудамжийг бүхэлдэн дайчилж, Ухаан хотын шатны албан байгууллага аж ахуйн нэгжийн 40000 гаруй ажилтан хороололд очиж ажиллан гудамж байшингийн өмнө эргүүл гарч, хорооллын сайн дурынхан ч тэдний дайчиллаар өдөржин шинжэнгөн хотын иргэдийг хамгаалж байна. Хятадын ард түмэн халдвар төвчнөөс сэргийлэн хяналтыг гартаа авахын төлөө урд өмнө байгаагүй нэгдсэн хүчээр хамтран ажиллаж чадсан байна. Тэгвэл хүмүүс энэхүү халдвар төвчний эсрэг тэмцэл зоргоо хөгжиж ингэж хариуцлагатайгаар гар бие оролцсон гэдэг хэлбэр хэлвэшээ. Би хятад улсыг нэг удаа магтан сашиж байгаа. Учир нь хятад улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ шинэ төрлийн коронавирус бусад улс орн руу тарах замыг саатуулж чадсан байна. Ши Жинпинг даргаар удирдуулсан хятадын эрх баригчид асар их хүчин чармайлт гаргаж шаргаагүй ажиллажээ. Тэд нэр энэхүү халдвар төвчний хор хохирлыг эрт ойлгож мэдсэнийг бишрэхгүй байхаар. Ши Жинпинг хэлэхдээ Хубей муж болон Ухаан хот нь халдвар төвчнөөс сэргийлэх хамгийн чухал газар. Халдвар төвчнөөс сэргийлж таслан зогсоох дайнд ялалт байгуулах чухал газар юм. Ухаан ялбал Хубей ялна. Хубей ялбал хятад улс ялна гэжээ. Тэрээр онцлогдсон Ухаан хот бол эр зэргийн бэлэгдэл. Хубей мужийн Ухаан хотын орсон суугчид бол баатарлаг ард түмэн. Бид түүхийн туршид хүчээр бэрхээс айж сүрдэлгүй даван туулсаар ирсэн. Зон олон маань эв санаа нэгтээ эрэлхийгээр тэмцэж даван туулна гэдэг бол халдвар төвчний эсрэг дайнд ялалт байгуулж байгаа хэрэг юм гэжээ.